Сайн байцгаана уу DBS-ийн үзэгч та бүхэнд энэ өдрийн имдэг алтхан дэвшүүлье. 21 жилийн түүхтэй DBS-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас эрхлэн бэлтгэдэг төмсийн мэдээллийн үйлбэр ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн бидний бэлтгэсэн хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Бүрээд улсын улаан хотын депутатуудын зөвлөлийн ажлын алба Дархан хотод албан ажиллал хийж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Дархан United Arena-гаас бэлтгэсэн мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлье. Монгол улсын Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Оросын холбооны улсын Бүрээд улсын улаан хотын депутатуудын зөвлөл хооронд анх удаа 2026 оны 1-р сарын 27 оны өдөр хамтран ажиллах санал жижиг байгуулсан байдаг. Энэ онд олон чуулга уулзалт, форумууд Дархан хотод зохион байгуулагдах бөгөөд Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд ирэх 5-р сард Оросын холбооны улсын улаан хотноо зохион байгуулагдана. Энэ хүрээнд улаан хотын депутатуудын зөвлөлийн баг бүрэлдэхүүн Дархан хотод айлчилж өнөөдөр хоёр талын ажлын алба хамтарсан албан уулзалт хийлээ. Хууль аймаг Улаан хот нь 1967 оноос хойш ингээд найрамдал харилцаа байгуулаад тасралтгүй одоо өргөжин тэлж бэхжиж яваа. За шинэ бүрийн эрхийн хугацаа хэрэгжснээс хойш энэ оны 1 сард Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчид ажлын албаны төлөөлөл бүхий бүрэлдэхүүн Улаан хотод албан ажиллалт хийсэн байгаа. Тус хүрээндээ Дархан аймаг болоод Улаан хотын ардын депутатуудын зөвлөл хооронд санамж бичиг анх удаага тийм санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдрийн одоо Улаан хотын депутатуудын зөвлөлийн ажлын албаны даргаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Дархан аймагт ирж ажлын албаны хамт олдоо туршлага солилцох ийм ажлыг хийгээд байгаа. Афанасьева Ульяна Сергеевна, руководитель Дархан аймгийн иргэдийн хурлын урилгаар Улаан хотын депутатуудын зөвлөлийн ажлын албаны 20 зууны бүрэлдэхүүнтэй ингээд бид нар өнөөдөр ирлээ. Тэгээд Дархан бол одоо бидний хувьд бол бас их сайхан ийм ах トゥ угийн хот, хоёр хотын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үе үеийн одоо иргэдийн хурал депутатуудын зөвлөлийнхэн бол маш одоо өндөр ач холбогдол өгч ингэж ажиллаж исэн. 5 сарын 13-наас 16-ны өдрийн хооронд Дарханы эдийн засаг болон соёлын өдрүүдийн ийм баяр ёслолын үйл ажиллагаа болно манай Улаан хотод. За энд бол депутатуудын хурлын зөвлөлөөс Улаан хотын захиргаанаас Бурят улсын засгийн газраас маш их одоо ач холбогдол өгч энд бол бэлтгэж байгаа. Мөн одоо Дархан аймгийн бас засаг захиргаа болоод энд маш их одоо хүчтэй бэлтгэж байна. За энэ үйл ажиллагаа бол тэнд одоо баярын үеэр зохиогдох бизнесмэнүүдийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс сурталчлах, зарж бордуулах ярмаркын үйл ажиллагаа байж байна. Мөн одоо найрамдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн тэнд гарах гэж байна. За маш одоо сайхан энэ театрын жүжигчдийн тоглолт улаанчуудтай тоглох гэж байна. Мөн одоо бизнесмэнүүдийн хоорондын хамтын жижиг том уулзалтууд болох гэж байна. Гэрээ хэлэлцээрүүд байгуулагдах гэж байна гэд ингээд энэ бүх одоо үйл ажиллагаа бол эцсийн эцэст явж өгч энэ манай хоёр хотын ард түмэнд одоо чиглэсэн ард түмэнд найрамдлаа ойлгуулах, найрамдлаа хүндэтгэх, ах トゥ угаар одоо ингэж зэрэгцэн орсон олон зуун жилийн одоо энэ найрамдлаа бэхжүүлэх, хадгалах ийм зорилготой юм байгаа. Манай хот бол 430 мянган хүн амтай. Тэгээд 430 мянган хүн амыг төлөөсөн 30 одоо депутат хурлын депутат бол ажиллаж яадаг. Тэгээ манай бүх депутатууд бол үндсэн одоо 3 үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн нэгдүгээрт бол мэдээж иргэдийг төлөөллийн үүрэг, хоёрдугаарт нь бол альва одоо засаг захиргааны улсын бүхий л одоо хийж байгаа ажил энэ одоо зүйлүүд бол хяналт тавьж яадаг, хяналтын үүргийг гүйцэтгэдэг. Гуравдугаарт нь бол альва юм бол одоо норм хэмжээтэй байх тийм ээ. Норм одоо стандартыг сахиулах тал дээр бас бидний бас ажлын нэг чиглэл бол бас ингээд багтчихэдэг. За тэгэхээр зэрэг бол бид нар ингээд бие биендээ ингээд зочилж бие биенийхээ ажил үйлстэй ингээд танилцдгийн эцсийн одоо цаад зорилго бол ерөөсөө орон нутгийн өөрөө одоо удирдах ёсны энэ байгууллагаас сонгогдсон гарсан ард түмний дундаас сонгогдсон депутатууд гэдэг бол ард түмний төлөө юу хийж гэн, ард түмний төлөө ямар одоо сэтгэж байгаа, хийж байгаа энэ бүх үйлдэл болоод их чухал. Тэгэхээр зэрэг аль талдаа бол адилхан бид нар туршлага судлаж ямар үед нь ямар үйл ажиллагаа одоо ямар шийдвэрийг гаргаж яаж ард түмэнд нөлөөж яаж амьдралын дэвшлүүлэхэд нөлөөсөн бэ гэдэг энэ бүх одоо зүйлээ бол харилцсан суралцж байгаа ийм ач холбогдолтой одоо аялал болж байгаа.
развитие и монгольских. Дархан Улаануд хотууд 1967 онд анх Ах トゥ хотуудын найрамдалт харилцааг эхлүүлж анхны гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ үйл явдал Дархан хотын гадаад харилцааны анхны эхлэл болж байсан бөгөөд 2027 онд түүхт 60 жилийн тохиох гэж байна. Тухайн үед хоёр хотын аж үйлдвэр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт туршлах, солилцох, ажлыг дэмжих зэрэг хотуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх цаг зүйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан байдаг. Харин өнөөдөр хоёр талын харилцаанд эдийн засаг, бизнес эрхлэхээс эхлээд залуучуудын бодлого, соёл, спорт хүртэл бараг бүх гол салбарыг хамарсаар байна. Дараагийндээ орон нутгийн хөгжлийн сангийн захим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 30-ны хүртэл улс орон даяар үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Иргэн та амьдрах орчноос сайжруулахын тулд 2027 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар 2026 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл явагдана. Монгол улсын насанд хүрсэн иргэн бүр орон нутгийн хөгжлийн сан аппликейшнийг гар утсандаа суулган санал авах боломжтой. Ирэх жилийн төсвийн зарцуулалттай холбоотой орон нутгийн хөгжлийн сангаар иргэд маань өөрсдийнхөө баг дээр юу хийгдэх вэ гэдэг тэр саналаа өгдөг. За саналыг хоёр хэлбэрээр өгөх боломжтой. За нэг нь бол орон нутгийн хөгжлийн сан гэсэн аппликейшнийг татаад дан системээр нэвтрээд автоматар яг харьяа сумын бүх багуудын мэдээлэлүүд нь гарч ирнэ. За тэн дээр иргэд хамгийн өндөр өгсөн байгаа саналууд нь ингээд ирэмблэгдээд гараад ирсэн байгаа. Тэгээд тэн дээр дэмжиж гин үү, дэмжих үү үгүй юу гэдэг сонголт байгаа. Хэрвээ тухайн ажлыг дэмжиж байгаа бол тийм нэгэн дараад, үгүй дэмжихгүй бол үгүй гэдэг дараад. За мөн доошоо гүйлэхээр санал нэмэх гэж хэсэг байгаа. За энэ санал нэмэх хэсэг дээрээ өөрийнхөө шинээр хийх боломжтой саналаа бичээд илгээх төчийг дарах боломжтой. За энэ бол цахимаар буюу орон нутгийн хөгжлийн сангийн аппликейшнээр өгөх боломжтой. За нөгөөх нь бол цаасаар өгөх боломжтой. За бид нар хүртээмжийг харж байгаа аль болох олон хүмүүсээс санал авахын тулд за багаж зохион байгуулж үйл ажиллагаанууд дээр иргэдээс багийн ажилтнууд маань иргэдээс цаасаар санал авах ажлыг өгдөж байгаа. За цаасан санал дээр бол тухайн иргэд маань өөрсдийнхөө харьяа багууд дээр 2027 онд орон нутгийн хөгжлийн сангаар яг ямар ажлын үйл үр дүнтэй вэ? Тэр нь ямар үр дүнтэй ямар эерэг ач холбогдолтой вэ? Ямар асуудыг шийдэх вэ гэдэг асуултанд хариулснаар бол цаасаар саналаа илгээх юм боломжтой. За жил болгон тухайн эх жилийн төсвийг хилцэхдээ нэгээс 6 сар хүртэлх хугацаанд энэ иргэдээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг хийгдэх ажлын саналыг бол авдаг. За одоогийн байдлаар Дархан хотын хэмжээнд бол нийт иргэдийн болон 10 орчим хувь нь бол санал авагдсан байна. За иргэдтэй гэж хандаж эхлэхэд төсвийн хуваарлтыг зөв хийхин тулд за амьдарч байгаа орчноо эрүүл аюулгүй байлгахын тулд иргэд маань бол 2027 оны орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлууд дээр та бүхэн бас саналаа өгөөрэй гэж бас уриалмаар байна. За ингэж бид нар яг төсвийн хөрөнгөөр иргэдэд ард түмэнд нээлттэй бүхэд аюулгүй эрүүл орчныг бүрдүүлэх чиглэлийн ажлууд маань бол олонхын саналаараа дэмжигдэж ингэж хийгдэх боломж нь бас бүрдэж байгаа. Тэгэхээр та бүхэн бол аппликейшнаар болон цахимаар болон цаасаар орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлууд дээр саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. За иргэд маань App Store-оос орон нутгийн хөгжлийн сан гэд бичээд хайхаар орон нутгийн хөгжлийн сан гэсэн юм аппликейшн гарч ирнэ. За энэ шиг дан системээр нэвтрээд орохлоор за орон нутгийн хөгжлийн сангийн мэдээлэл болон санал өгөх гэдэг хоёр цонх гарч ирж байгаа. За санал өгөх гэдэг хэсэг дээр нь дарахлаар таны дан системээс татсан мэдээллийн дагуу Дархан сумын хэмжээнд хийгдэх санал авж байгаа ажлууд бол ирэмблэгдээд гараад ирж байгаа. За тухайлх нь бол 18 дугаар баг дээр хогийн бункер байршуулах, за хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэгийн яралтаа барих гэдэг ингээд баг болгоноор нэгээд ирэмблэгдээд гараад ирсэн байгаа. За эндээс харж байгаад иргэд маань яг өөрийнхөө харьяа багууд дээр ямар ажлууд хийгдэх вэ? За тухайлбал 7 дугаар өг дээр Алтан гац 017 майхан тэсгүүд дээр гэрэлтүүлэх ажил хэрэгтэй байна. Энэ саналыг дэмжиж гин үгүй юу? Хэрэг дэмжиж байгаа бол тим гэдэг товчийг дарах боломжтой. За сайжруулсан шорон зам, за үерийн далангийн ажлууд гээд эдгээрс харж байгаа. За үерийн далангийн ажлыг дэмжмээр байна гэх юм бол тим гэдэг товчдоор дарахад таны саналыг хүлээж авлаа гэдэг хэсэг гарч ирнэ. За иргэд маань шинээр санал өгөх хэрэгтэй байгаа бол эндээс санал нэмэх гэдэг хэсэг дээр нь дараад за эндээс яг ямар юугаар хийгдэх юм бэ? Чиглэлээр хийгдэх юм гэдэг саналуудаа бичээд илгээх төвчийг дарснаар орон нутгийн хөгжлийн сангийн 27 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудаа илгээх юм боломж нь бүрднэ. За ингээд мэдээлэл оруулсан дараа илгээх төвчөд дарснаар таны боломжууд нь гараад ирчлээ гэж явж байна. Таны санал амьдрах орчинтой тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Иймд санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Даргамдаа Дархуул аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ нэн тэргуунд тулгамдж байна. Энэ тухай өнөөдөр хүний эрхийн тухай ярилцсан өглөөний уулзалтанд оролцогчид онцлсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт өнөөгийн байдал сэдвийн хүрээнд өглөөний уулзалт боллоо. Уулзалтыг хүний эрхийн үндэсний комиссийн Дархуул аймаг дахь салбар бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн зөвлөлийн дархан салбартай хамтран зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчид мөн төрийн болон бусад байгууллагуудын төлөөлөл гэсэн 30 орчим хүн оролцлоо. Дархуул аймаг дахь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн эцэг их асран хамгаалагчдын зүгээс нэн тэргүүний хүсэж байгаа зүйл нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэхийн үйлчилгээ гэлээ. Харж асрах хүн үгүй учраас ажил төрөл эрхэлж чаддаггүй, мөн хүүхдүүд нийгмээс тусгаарлагдах, хөгжих боломжгүй гэх зэрэг олон тулгамдсан асуудлаас ангижрах боломж нь энэ юм а. Орчны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй гэл олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс зориулсан өдөр өнжүүлэх болон тусалцааны үйлчлэгээ үзүүлэх хүн нийлэгч гээд дархны хүний эрхийн комисс 2 асран хамгаалагч битэд ингээ нэгдээ явж байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харахад гэрийн санхүү орлого мөнгө нь айгаа тогтмол яадаг. Хүүхдээ ингээл өдөр өнжүүлэгч нэг ээж ч юм уу, аав ч юм уу, эсвэл эхнэр хоёр төрийн байгууллагад ажиллахаа бай гэхэд хуваараа өөртөө тохирсон юм хийгээд өөрхийн санхүү нэмэгдэн. Тэгээд дээрээ чинь тэр хүн чинь нийгэм шин гэртээ байж суугаад байхгүй. Бидний ярьж байгаа сэдв дээр Дархуул аймгийн холбогдох газар бүгдөө нэн даруй хурдан шийдэж өгөхийг хүсэж байна. Би одоо 11 настай охинтой. Тэгээд миний охин болохоор үнэхээр хүнд хэлбэрийн онштой ДЦП-тэй. Тэгээд ярихгүй, сонсохгүй, нэг тал руу ингээд харуулаа хөвтчих юм бол нөгөө тийшээ өөрөө бид нар л харуулахгүй бол өөрөө эргэж хөрвөж чаддгүй, зажилдгүй тий ингээд маш хүнд байхгүй юу? Тэгээд энэ өнөөдрийн энэ найдвар төв гэдээ яригадаад байгаа. Энэ бол үнэхээр бидэнд маш их хэрэгтэй байгаа. Би энд ингээ ярьж байгаа боловч манай Дархуул аймагт яг миний хүүхд шиг, миний хүүхдээс ч хүнд, за ер нь миний хүүхэд илүү хүнд ах гэж би ер нь боддتي. Ийм хүүхдүүд маш их байгаа. Манай охин 6 нас хүртлээр 7 дугаар цэцэрлэгт хамрагддаг байсан. Тэгээд энэ хугацаанд бол бид нарт ажил хийх боломж олгодог байсан. Тэгтэл одоо болохоор нөгөө насанд болцсон учраас хасагдсан байхгүй. Тэгээд яг одоо гэрт байгаа. Зайлшгүй нэг хүн харах шаардлагатай. Тэгэхээр бид хоёулаа ажил хийх боломжгүй учраас нэг маань ажил хийж байгаа. Тэгэхээр энэ төвийг үнэхээр байгуулахын төлөө манай Дархуул аймгийн удирдлагууд цаашилбал Монгол улс те ингээд туслан дэмжинэ гэж маш их итгэж байна. Тэгээд биднэрт бол үнэхээр хэрэгтэй байгаа шүү. Орхон аймагт яг энэ жишгийг бодитоор хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх найдвартай үйл ажиллагаагаа явуулдаг. Тус төвд 0-16 хүртэлх насны тусгай хэрэгцээтэй хүүхдүүд өдөр өнжүүлэх болон сэргээн заслын үйлчилгээг тогтмол авч сурч хөгжих боломжтой байдаг бөгөөд Дархуул аймагаас асран хамгаалагчдын төлөөлөл очиж туршлагаас нь судлаад иржээ. Орхон аймаг дахь найдвар төв нь олон хүүхэд болон асран хамгаалагчдад итгэл найдрын гэрлийг асаасаар байна. За манай төв маань болохоор 25 дахь жилдээ үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа аймгийн хэмжээнд. За тэгээ аймаг орн маань бол маш сайн дэмжиж өгч байгаа. За ийм төв маань бол байснаар хамгийн нэгдүгээр болохоор хүүхдэд төв төгснөр эсэгчүүд нь ажил хөдөлмөрөх боломж олгодог. Тэгснээрээ одоо тэдгэрийн гэр бүлд нь мэдээж санхүүгийн дэмжлэг маш сайн болж өгдөг. За тэгээд маш олон эрэг тал байгаа. Тэр хүүхдүүд маань хүүхдүүдийн сурах эрхэм зөрчилгөөс хамгаалж байна тийм ээ. Гэртээ байхад аюулгүй байдлаас хамгаалж байна. Дээрээс нь тэр хүүхдүүд маань хөгжиж өөрсдийнхээ хэмжээнд хөгжиж сурч байна. Энэ төв бол одоо яг ямар хэрэгтэй юм гэдгийг би сая энэ дэлгэгээр хэллээ. Тэгээд ямар гарц гаргалгаа байдгийг тэгээд одоо ямар хяналтан амар гэдгийг бүх л юмыг би хэлж өглөө. Тэгэхээр одоо энэ бол бүхэл бүтэн одоо Дархан уул аймаг маш олон хүүхэд байгаа юм чинь энэ төвөөрөлийг би бол одоо нээх боломжтой гэж үзэж байна. Дархуул аймагт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлэх хүрээнд тендер зарлагдсан бөгөөд шалгаруулалтын шатандаа явж байгааг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ. Иргэн аж ахуй нэгж төрийн бос байгууллага ерөөдөө тендер шалгасан байгууллага өөрийн гэсэн орон сууц байртай байх хэрэгтэй гэдэг шаардлага тендерийн үнд тавьж өгсөн учраас тухайн нөгөө тендер шалгасан байгууллага өөрийн байр буюу төрөөсөө байр нь үйлчлэг явуулж бол тэр үйлчлэгэн дээр одоо нөгөө сонгогдсон иргэдэд маань үйлчлэг үзүүлнэхэд зорж үйлчлэг үзүүлэхээр ажиллана гэсэн. Ер нь эцсийн байдлаар хизээ энэ бүхэн жин там болоод үйлчлэгээ эхлэх боломжтой байна. Эцсийн байдлаар хот яг ер нь бол тендерийн хуулиар болохоор тендер нээлт хийгээд одоо шалгасан байгууллагад гэрээ болох эрхээ явуулаад 5 сар гэдэг энэ 5 сарын дундаас эхлэхээр төлөвлөж байгаа. 5 сарын 10 дахь дээр нь эхлүүлэхээр Өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд хөгжлийн бодлого хөтөлбөр баримт бичих тусахад уулзалтын гол зорилго оршиж байгааг онцоллоо.
Хүний эрх гэдэг маань ерөөсөө эрх үүрэг хариуцлага гурыг нийлж хэлж байна. Нэг эрх хөндөгдөхөд дагаад бусад эрхүүд хөндөгдөж байгаа. Нэг эрхийг хангахад дагаад бусад эрхүүд хангагдаж байгаа. Яг үүний нэг тод илрэл байгаа байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ сурч боловсрч чадахгүй, сургуульд хамрагдаж чадахгүй. Яагаад гэх юм бол хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс шалтгаалаад түнд орчны хүртэм чалах. Бид нар яг энэс гарсан саналаа бидний үйл ажиллагааны зорилго бол орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд одоо энэ асуудлыг тусгаач. Аймгийн засаг дарга мөрийн хөтөлбөр бодлого хөтөлбөртөө хөгжлийн бодлого хөтөлбөртөө яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар энэ үйл ажиллагаанд мөрийн хөтөлбөртөө тусгаач гэдэг саналыг бид нар энэс гарсан саналуудаа засаг даргад хүргүүлэх юм байгаад байгаа. Дархуул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 5000 орчим иргэд бүртгэлтэй байдгаас 438 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь ангилж авч үзвэл харааны бэрхшээлтэй 14.8%, тулгуур эрхтний бэрхшээлтэй 9.8% байгаа бол хэл ярианы бэрхшээлтэй 8.3%, сонсголын бэрхшээлтэй 12.6%, сэтгцийн хувьд 10.9, бусад 23.5 гэсэн хувь байдаг. Орхон аймаг дахь найдвар төвийн адилаар 0-аас 16 насны хүүхдүүдийг өдөр өнжүүлэхээр харж асарч, эцэг эхчүүдийг нь ардаа санаа зовнилгүйгээр ажил төрлөө эрхлэх боломжоор хангах төвийг Дархуул аймагта нийхийг олон эцэг эхчүүд инхүү хоногт олон хүлээж өгсөн байна. Тиймээс энэ асуудалд аймаг сумын удирдлагуудыг нэн тэргуунд анхааран ажиллахыг хүсэж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Хурдан морины уралдаан бол Монгол төвний өв соёл билээ. Тэгвэл хурдан морины уралдаанч хүүхдүүдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах нь хамтын үүрэг хариуцлага болоод байна. Энэ хүрээнд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах сэдвт салбар дундын зөвлөгөөнийг зохион байгуулжээ. 5 дугаар сарын 1-ээс хурдан морины уралдаан эхлэх болсонтой холбогдуулан Дархуул аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, Дархан ажны морин спорт уяажтын холбоо, даатгагчдын холбоо хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь салбар дундын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд байгууллагуудын удирдлагууд хурдан морь уяаж, уралдаанч хүүхдүүд оролцлоо. Дархуул аймагт 5 дугаар сарын 8-наас хурдан морины уралдаан эхлэх юм байна. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас одоо яг энэ 5 сарын 1-ээс эхлээд уралдаанд сунгаа үсэргээний зөвшөөрөл эхэлж байгаатай холбогдуулаад одоо манай Дархуул аймаг зохион байгуулагч 5 сарын 8-ны өдрийн уралдааныг урьдчилан сэргийлэх байдлаар буюу уяачтын буюу цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, натруудч буюу даатгагч нартай уяачтын холбоотойгоо хамтран энэ зөвлөгөө уулзалтыг зохион байгуулж байгаа. За энэ зөвлөгөө уулзалтаар бид нар ямар асуудлыг шийдэж, бид хүн уралдаанд ямар асуудал тулгамдаад байдгийг тийм ээ. Тэр асуудлаа өнөөдрийн энэ хилцүүлгийн хүрээнд хилцээд хамгийн сүүлд нь байгууллагуудтайгаа санамж бичиг байгуулж байгаа. За энэ санам бичгээр бид нар бол хүүхдийг ерөөсөө уралдаанд аюулгүй, эрсдэлгүй, за мөн одоо хамгаалтын хувцастай, за эцэг эхчүүдийн зөвшөөрлийн гэрээтэй, мөн одоо зөвшөөрлийн хувцсыг нотороор батлуулан эрүүл мэндийн одоо үзлэгт хамрагдсан хүүхдүүд маань уралдаан үсэргээнд нь зохион байгуулагдахаараа онцлог учраас одоо мөн агентлагаас хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий газраас ирсэн чиглэлийг танилцуулаад үүний чиглэлийн дагуу уралдаанаа зохион байгуулах үйл ажиллагаа хэлсэн зөвлөлтөөр өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байна. Энэ зөвлөгөөний маань гол зорилго гэх юм бол бид бүгд хүүхд яаж хамгаалах вэ? Хурдан морь унжгаа хүүхдүүдэд хамгаалтын хувцс хэрэгэл, даатгал нь ямар зүй зөксөөр хүртээмжтэй ажиллаж байгаа. Хэдэн хүүхдээс даатгал авч хэдэн төгрөгийн буцааж гэмтэж бэртсэн хүүхдүүдэд нөхөө олбор өгж байгаа гэх жишээний энэ ажлуудыг, энэ хамтарч ажилладаг байгууллагуудыг яаж энэ уяач нартайгаа хүүхдүүдтэйгээ холбож ажиллуулах талаар ингээд хилцээд өнөөдөр зөвлөгөөнөөр шийдвэр гаргахгаа сууж байна. Дархан ажны морин спорт уяачтай холбооноос жил болгон уламжлалт болон зохион байгуулдаг хаврын уралдаан буюу баг 3 насны уралдааныг 5 сарын 8-ны өдөр зохион байгуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. Аймгийн засаг даргаач гэсэн энэ жилиг бол хүүхдийн төлөө гэдэг өрөөндөө энэ жилиг зарласан байгаатай холбогдуулаад хүүхд нэгдүгээрт унаач хүүхдүүдийг ингээд бид бүгд зөвлөгөөнийг ингээд анх удаага Монгол улсын хэмжээнд зөвлөгөөний хийж хэрэгжүүлээд явж байна. Ер нь даатгалын байгууллагууд бол нэг хүүхдийг 100,000 төгрөгөөр даатгал авдаг. Харамсалтанд бэртэж гэмтээд янз бүрийн аваар осол болоод биеийн гэмтсэн ийм тохиолдол буцаа олголтод хэд бид юмээс чинь өнөөдөр бол Дархуул аймгийн хэмжээнд даатгалын буцаа олголт авсан 3 хүүхэд байх жишээ нь. Тэгэхээр биднээс одоо даатгал яагаад ингэж дутуу ажиллаад байна? Яагаад хүүхдүүд лөө ингэж очихоор хүндрэлтэй юмнууд бий болгоод байгаа. Энэ талаас нь биднээс бас энэ зөвлөгөөнөөр ярилцж хэлцгээгээд ингэж байж байгаа.
Уралдаанч хүүхдийн амнаас эрүүл мэнд хамгийн чухал бөгөөд болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалтын хувьд хэрэгслийг заавал өмсгөж, уралдаан сумгаанд оролцох шаардлагатай. Дархуул аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдийн даатгалын үйлчилгээг үзүүлж буй 10 даатгалын байгууллага байна. 1 жилийн хугацаанд 100 мянган төгрөгөөр даатгуулж, 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олгоор авах боломжтой. Даатгалд бол хамгийн гол нь бол даатгалын хамгаалтын хураамж гэж байдаг. Энэ юу гэхээр би одоо өөрөөр хэл хурдан мар унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийг одоо би 20 саяар даатгая гэх тийм үү. Гэхдээ энэ бол хүүхд хөгжлийн төвдөө одоо даатгалын холбооноос ингэж тохирсон үнэлгээ. Зүгээр бус даатгалын юмд одоо зүйлүүдээр бол хүмүүс өөрсдөө саналаа хэлэх ёстой. Тэгээ яг хурдан мар унаач хүүхдүүд бол 20 сая хамгаалттай бөгөөд энэнийхээ төлөө энэ хүн энэ хамгаалтаа эрсдэл гарвал 20 сая авахын төлөө нөхөн төлбөрийн хураамж нь 100 мянга байдаг. За ингээд энэ тохиолдолд одоо энэ хүүхэд магадгүй ер нь урд мар унж агаад хүүхэд эрсдээд амнасаа алдлаа гэхэд даатгалын салбар маань яах нь байгууллага маань 20 саяыг өгнө. Тэр өв залхамжлагчд нь 20 саяыг өгнө. Тухайн үед бол одоо хүүхэд бэртээд эмнэлэг дамлага руу явах одоо шаардлагатай магадгүй хурдан унаагаар явах юм асуудлууд гарна шүү дээ. Тэрэнд бол тээвэрлэлтийн зардлыг өгнө. Тэгээд тэр хүүхдийн эмчилгээний зардлыг 20 сая дотроо багтааж өгнө. Ер нь бол хурдан мар унаач хүүхдээ онцлог нь тэр. Яагаад гэвэл эрсдэлтэй хүүхдийн амь настай тэгээд бэртэлт нь бол бас хүнд байдаг тийм ээ. Үе мөч хугарах, хулгаар хугарах ч юм уу ер нь тийм учраас хүүхдийн хамгаалтаа бол энэ даатгалын салбарууд хүүхд хөгжлийн төвтэй яриад хамгаалтаа бол 20 сая болгож нэмэгдүүлсэн. Тэгээд энд бол бас тэр болгон бүх даатгал оролцохгүй. Энэ шаардлага хангасан одоо тэр байгууллагын шаардлага хангасан нөгөө манай даатгуулагчдын маань хүүхдүүдийн маань уяачдын маань эрх ашиг хангасан тийм нөхцлүүдийг тийм эрсдлүүдийг даатгалын байгууллагаас сонгон шалгаруулж бол энэнд бол 10 даатгал одоо өнөөдөр хурдан мар унаач хүүхдийн эрсдлийн даатгалыг хийх юм эрхтэй байгаа. Бас нэг ийм юм дээр хүмүүс бороо алгалт аваад идэггүй. Тэр хүүхд өвчлсөн тийм үү? Одоо тэр хүүхд байж байгаа одоо хурдан мар ундаг хүүхд даатгалтай мөртлөөс зүгээр эрдээ өвчнөр өвчлсөн. Магадгүй тэр хүүхд архаг бөөнөө дутагдaltaа ч юм уу бөөр өвдсөн ч юм уу ийм өвчлөө үед бол өгдөггүй байхгүй. Тэгэхээр манай зарим ихэнх гişilдээ зарим ард иргэд маань одоо нэг өвчлөлийгээ гинтийн асалтайгаа хойлоод одоо материалаа өгөөд эдэг ингээд авах ёстой гэд ийм л зөрүү болно гэхээс ш тэр хүүхд бол яг л одоо гинтийн гэдэг чинь тодорхойлт нь гол нь тэр штэ тий санаандгүй юм нац гадны нөлөөллөөс юм уу тий өөрөө санаатай биш тийм одоо өвчлөл биш юм. Хурдан мар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, натруудчдын танхимаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах тухай, хурдан морины уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх, даатгалд хамруулах, уралдаанч хүүхдийг урамшуулах гэх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэлүүдээ энэ зэг төрлөө. Харин одоо Дархан улс Илэн төв аймагуудын цаг агаарын мэдээллийг танилцуулъя. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаарыг дөрөвд өндөрлөж байна. Та бүхэн орой бүрийн 19 цагаас цаашин мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой шүү. Баяртай үзэгчдээ.